минь төргий. Тэгээ би өнөөдрийнхөө бичлэгээр Altered Brazilian Keratin Hair Treatment-ийн талаар ярина. Би энийг болохоор бараг 1 сард гэхээр бараг 8 сарын өмнө хийсэн. Тэгээ би хийж байхдаа бичлэг хийсэнсэндээ тэрийг эзэж шийдэлж амжлаа гэхгүй юу. Тэгээ одоо нэг юм дийдлэх цаг гараад. Тэгээ ерөнхийдөө тэгж хийсний дараа миний үс юм даа гэсэн. Миний үс юм айгүй юм амар буржаар хийсэн байхгүй юу. Бүр ингээ буржаар юм сэсгэр ингээ харах юм холоос хоног юм хон. Тэгээд тэрийг хийсний дараа бол тэр сэсгэр нь ингээ бүр 3 дахин буурсан. Би 3 удаа хийсэн. Тэгээд яаж хийдэм юм ямар хуу юм хийдэм юм гэдгийг нь одоо бичлэгээрээ харуулна. Тэгээд яг гаднаас нь харах юм бол нэг ийм бүтээлхэн байгаа. Тэгээд энэ дээр ингээд бүх нөгөө юм унаадаг. Instruction хийхтэй заавар нэг байдаг. Тэгээд би энийг 3 удаа ашигласан. За 3 удаа тавтаж хийсэн гэсэн. Гэхдээ энэ дахиад нэг иймэрхүү үлдсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө 2 хүн ч юм уу ашиглах бараг болохоор гэхдээ би жоохон буруу хийсэн ч биш магадгүй. Гэхдээ миний үш шингэн болохоор байгуулсан байж магадгүй. Гэхдээ би айгүй урт төстэйсэн л та. Тэрнээс хойш ингээ үсээ дахиж тайрч маарай. Үсэн зөндөө өөрчлөлт орсон болохоор тэгээд бичлэг үзье. За би хамгийн түрүүнд үсээ угаагаад дараа нь сэнсээр баг зэрэг хатаасан. За тэгээд үсний салаа малаа гэд авах юм уу болсон байсан болохоор бас үсээ уртлалынхаа хэсэгт ингээ шатлалтай чолог таймер байсан болохоор үсээ угаагаад хатаагаад тайрч эхэлсэн байгаа. За тайрах урлагийг минь ойлгож харилаарай хүмүүсээ. Би ч мэрэгчлэн үсч юм биш зүгээр видеон дээрээс харснараа яг одоо энийг ингээ тайрж явахдаа хүртэл видеого үзээд bijсэн байгаа. Сонсоод дагаад хийжсэн байгаа. За тэгээд дараа нь өснүүдээ ингээ хуваахгүй бол амар замраагүй болох учраас ямар нэг аргаар өөртөө өвдөйхэн байхаар за тэгээд өснийхээс салааг шалгаж харна. Зүвсээ эргүүлж ягаад ингээ яг илүү гарснууд нь хвшнэгөө салаатай өснө илүү гардаг маддаг гэдэг. Тэгэхгүй би нэг тийм ойлголттой заяа. Тэгээ яг тэрийгээ дагаад ингэж ягаад салаагаа төвсөн байгаа. Тэгээд үсээ богинохон болгож таймергүйсэн учраас үзүүрээс нь одоо харагдаж байгаагаас нь аль болох хамгийн богинохноор тэгж тайрхыг хичээсэн. За тэгээд энэ үсний үзүүрх салааг бол өстэй ясын цайтал
харагдахгүй болцсон сайн шалгах хэрэгтэй. Дахин харах хэрэгтэй. За ерөнхийдөө үс янзлал гэдэг маань одоо энэ яг та нар сая нэг хэсгийг зогсоогоод харсан бол яг тайрсан болон тайраг үсгийн жоохон ялгаа нь харагдана. Яг салаагаа тайраг үсгийн жоохон тийм арцгаар эрүүл бус харагддаг юм билээ ялцчихгүй. За тэгээ үсээ янзлна гэдэг маань заяа маш урт удаан залхмаар процесс учраас make sure you find some fun videos to watch or fun podcast to listen. Яг өөрийгөө уйдахгүй байхын тулд дуртай подкаст, ТV, шоу, YouTube бүгдийг тэгээ тавьчих хэрэгтэй юм байлээ. Би бол бичлэгийнхээ турш ихэндээ дуу сонсож байгаа дараа нь бааж яралтай үзээд арай гэж нэг юм үсээ тарьж дуусны дараа тэрнээс ч урт цаг хугацаа эзэлсэн авсан. За яг үснийхээ тритментийг хийж эхлэх гэж байх шиг байна. За үсээ маш замбраатайгаар хуваахгүй бол төвчээр үнэхээр алдагдахаар юм билээ. За тэгээд би нөгөө эргэн тойрноо заагаан болохгүй үүднээс доор амар том гялгаргууд дэвсэн. Тэгээд энэнийг хийхэд хэрэгтэй зүйлсээ би бас ингээд оруулчих. Ийм бэли хэрэгтэй, доороо дэвсэх шалаа зааруулахгүй байх том хэмжээний картон цаасч юусэн болон гялгаргууд ч юусэн болно. За тэгээд маск бас хэрэгтэй юм байлээ. Амны маск, амны хаалт. Тэгээд анзаарах юм бол би ингээд үсээ хуваацсан ч гэсэн үсээ янзлах явцтай нөгөө хуваацсан үсээ дээрээс нь ингээд буулгаж ирээд иймэрхүү юмнууд болсон байгаа. Дахин энийг орооцолтой нөгөө нэг ялгсан үсээ ингэж хойлоод тэгээд энэ болохоор яг ингээд хийж байгаа юу бүр улам төвхтэй болох юм бэл. Тэгтээ нэг юм дээг ардан гарсан. Тэгээд баажи ялалт газар 2 гарын цаг байсан учраас тэг үзэх далимдаа энийг хийсэн болохоор их удаагүй. Би тэгтээ баруун баажи ялалтын 2-3 дугаар үзсэн баха. Энэ үсний тритмент маань өөр амар хугацаа шаарддаг болохоор за ерөнхийдөө ингээд үсээ маш багаар нь хуваагаад тэгээд яг энэ тритмент кератина амар тийм сайн ширхэгчлэн түрхэж өгөх хэрэгтэй юм байлээ. Тэгээд угруу нь бүр амар дэвш тулгасны хэрэггүй. Гэхдээ би ер нь энэ нэлэнхүүд нь яг угруу нь амар тулгуулгүй нэлэнхүүд нь ингэж түрхэж өгөхийг хичээсэн. За тэгээд нөгөө яг үс бутгаад ашигладаг юм багс сав бол угаасаа зайлшгүй хэрэгтэй. За энэ хэсэг дээр яг амны хаалт хэрэгтэйсэн. Яг тийм бол үнэр нь ч юм уу бодис имчилгээний энэ бодис нь аюу тийм хурц байсан ингээ удаан ингээ хамт хэрэглээд байхад тэгээ масктай байх юм бол хамаагүй дээр байхаар юм байлээ. Тэгээд үсээ одоо ингэж үсээ олон дахин хувааж ингэж яхад юм хавчаар бас яг хэрэгтэй. Хавчаар эсвэл үсний эрзэнүүд хэрэгтэй. Тэгээ баажи ялтын хачаар бол айгүй жаргалтай бодож байгаа шүү дээ. Үе байж байгаа л энийг л. За үсний энэ тритментийг өөрөө хийх болсон шалтгаан нь энд яг нөгөө юу хийж болно л тоо. Үсчин дээр очиод хийлгэж болно. Гэхдээ үсчин дээр очиж хийлгэх гэхээр үндсэн одоо үнэ нь $200-аас $300 болоод исэн. Тэгэхдээ би эмчилгээнийхээ юу болохоор $60 такстайгаа $60 аваад тэгээ өөрөө хийж байгаа. Тэгээд би бас амар бодсон л тоо яг ингээд миний ус одоо бурж байгаа. Тэгээ өвчин дээр очиж хийх бол миний ус амар угрнаа та. Тийм болохоор хүнд урам угарч яснаас өөртөө хүнд их мөнгө төлж урам угарч яснаас арай бага мөнгө зарцуулаад өөртөө урам угарахыг шийдсэн байна. За
За нэлээнхүүд нь ингэж түрхчээд үсээ 3 цагаас ингээд шөнө 3 цаг болон түүнээс дээш хугацаа тэгээ бүтэн ингэж нэг шөнө хонуулж болох юм байлээ. Тэгээд хийж түрхчээд үсээ шуугаад түрхэж дуусчаад үсээ шуугаад тэгээд үсний нөгөө нэг юу гэдэг чинь малгай тийм малгай ингээд хийчих болно. Өмсчиж болно. За тэгээ 3 цагаас болон шөнө удахтаа ингэж хэсэг байлгасны дараа шууд хатаанаа угаахгүй. Шууд үсээ сэнсээр нь хатаагаад хөнгүүтээ ингэж шуурсан болохоор чинь нэг тийм чихтэй юм шиг нойтон мишний чихтэй байгаа шүү дээ. Энийг хатаагаад за тэгээ нөгөөдөг чи одоо энэ дээр бол бүр влог руу яваад орчихсон. Мөчлөлтийн хүмүүзээд амралтын өдрөө ингэж өнгөрөх гоё байдий шүү. За тэгээ яг энэ тритментээ ингээ кератинэд түрхээд сэнсээр хатаацсны дараа үс чинь нэг тийм айгуу тийм дараагаар болчт юм элэ. Тэгээ яг энэ тритментийн одоо яг гол хэсэг нь эндүүгээр 4-7 илүү 8 удаа давтаж эндүүд зөө бүр шулуун болтно. Тэгээ би яг нэг instruction заавра савн дээрээс хараад яг тэрнийхэн дагуу хийгээд байсан. Тэгээ эндүүгээр ер нь хамгийн халуун дээр нь тавих хэрэгтэй. Тэгээ сам ашиглавал зүгээр. Тэгэхгүй бол нөгөө хамгийн халуун дээр нь тавиад 4-8 удаа эндүүд нь гэхэр ч амар халж байгаа үстэй тий. Тэгэхээр сам ашиглах юм бол гарыг чинь түлэхгүй. За тэгээ мөн дүрсэн шигээ адилхан ингээ баг хэсгээр нь ихнээс нь замбраатай үсээ хувааж агаад дахин нэг бүрчлэн эндүүдээд явнаа. Дахиад хэлий сонирхолтой шоу, влог юу гэдэм бүгдийг тавиад гоё enjoy-дэж хийгээрээ өөртөө гаргаж байгаа. Ямар ч цаг байсан бүгдийг enjoy-дж байгаарай. Би Монгол тахтаа өмнө нь яг имчилгээг салон дээр очиж хийлгэжсэн байхгүй юу. Тэгээ яг ингээд эндүүдх энэ процессыг харчаад энэ хүмүүс ч ястай миний үсийг түлээд алж ийн да ямар утаа гарч ийна гэд их санаа зовж исэн. Тэгээ бас өчигдээ айгуу дуу байсан тухай үед үнийг хэлэхэд гэтэл угаасаа энэ нөгөө нэг кератинийнхээ процесс болоод тэр юм угаасаа ингээд эндүүдх явцад үс чинь түлэгдэж байгаа юм биш. Одоо яг нөгөө имчилгээ нь үсний чинь гүн шингэж байгаа гэсэн үг. Халуунаар эндүүдэж олон их эндүүдэж өгч байгаа юм. Яагаад эндүүдэж өгч байгаа вэ гэхээр заяа. Ингээд кератины үсэндээ түрчиж байгаа шүү дээ ширхэгчлэн аль болох нарийн хэмжээгээр. Тэнгүүтээ тэр юмаа үснийхээ гүнд шингээхийн тулд халуун юм эндүүгээр олон дахин ингэж эндүүдэж үснийхээ гүнд рүү ингэж оруулж ийн гэсэн үг шингээж. Тэгэхээр яг энэ нөгөө нэг кератин гэдэг имчилгээний яг гол тэр хийгдэх үйл явц нь ерөөсөө энэ юм байлээ. Айгуу тийм халуун юмар эндүүдэж дахин эндүүдэж орох. Тэгээ яг ингээ эндүүдсний дараа бол штэ янзын нэхэр шулуун болтго юм байлээ. Дахиад хэлий үсээ маш замбраатай анхнаас нь замбраатайгаар хуваагаа гэх юм бол чамд илүү ядаргаагүй байна. Одоо ингээд танаар харьцуулаад харах юм бол миний яг бүр чорөөс за тэгээд тэр эндүүц үс бол шал хоёр өөр ертөнцийн сарагдчих жаад. Тэгээ яг ингээд анхнаас нь замбраатай үсээ хуваагаад хийхээр бол нэг амар төвөгдөхгүй. Замбрааг хуваагаад тэгээд нөгөө яг эндүүдээ бүснөвч хоорондоо нийлчих юм бол жинхэнэ өстө гар хуруу бүх хэмжээнд хилээд дургуйж өгч эхэлнэ. Тэгэхээр аль болох өөртөө гоё байлгаад тэгж хийх хэрэгтэй. Тэгээ бас ингээд яг замбраатай үсээ хуваачаар айгу хурдан дурчдаг ус. Ингээд болоо мөхөд тэгээд эндүүд их үсэд бол за тэгээд бас нэг юм нь болохоор за тритменттэй кератинэд түрхээд 3 цагаас 1 шөнийн турш ингээ байлгачихж байгаа шүү дээ.
Тэгэнгүүтээ үсээ дахиад байлгасныхаа дараа ингэж эндүүдчээд дахиад бас байлгана. Болж өгөх юм бол 3 өдөр ерөөсөө угаахгүй ингэж эндүүдснийхээ дараа. Гэтэ би яг 2 өдөр л болсон санагдчих. Тэгэхгүй яг ажилдаа явж таарсан болохоор яг хагас бүтэн сайн тааруулж хийх хэрэгтэй. Тэгэх юм бол хагас сайндаа хийчих юм бол хагас сайн өнжөөд бүтэн сайн болоод тэгээд нэгтгэд нэг жоохон амар өстэй ажилдаа явна. Тэгээд хоёр дахьт нь угаачна гэсэн үг. За тэгээд яг жоохон муухай юм да. Гэхдээ яг ингээд кератин нэмжлэгийг яах ёстой гэдэг ингээд би айгуу тийм яаж хийдэг, юу хэрэгтэй болдгийг бичлэг зөндөөцсөн байхгүй юу. Тэгээ надад яг ийм эндүү шулуун усны эндүү байгаагүй. Тэгэхээр нь би шингээ нөгөө сайтаас эндүү аваад тэгээд хэрэглэжээд буцаасан байгаа. Яг тэгвэл дахиж надад эндүү хэрэггүй болохоор тэгэхээр би үсээ ингээд эндүү төхгүй гэж бодсон учраас буцаасан байгаа. За ингээд ерөнхийдөө бүх олон удаагийн эндүүдэлтийн дараа үсч ингэж харагдана гэсэн үг. Тэгээ би үсээ угаасаа тэр хэсгээс нь тайрсан байсан. Тэгээ энэ яг нэг амар силки биш жоохон даргаар харагдаж байгаа. Энэ нь болохоор яг тэр кератинээс нь болд юм билээ. Энэ дээр бол яг айгүй гоё харагдчихээн. Саяны бүтээгдэхүүнд одоо 10 оноос үнэлгээ өгөх юм бол 7 өгнө. За тэгмүүтээ хэмтэй үсэн дээр шууд хийх нь бас зөв буруу, аль эсвэл гэрийн нөхцөлд хийх нь зөв буруу байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ бас холоонд бас ямар бүтээгдэхүүн ашигладаг юм мэдэхгүй. Гэхдээ гэрийн нөхцөлд хийгээд үзэхэд шууд хэмтэй байсан үсэн дээр хийгээд үзэхэд ажиллах нь айгу бага байсан байхгүй. Гэхдээ бас үсний онцлогоос нь хамаардаг байж магадгүй. Тэгээд би болохоор яг үсний хийм анх хийлэг гэхэд урттаа 6 сар болно гэдэг чийсэн байхгүй миний үсний хиймийг. Тэгсэн чинь минийх одоо баг ингээ 2 дахь жилдээ явж байгаа байхгүй. Тэгээ ингээд наранд харахаар хиймнийхүү аль эсвэл энэ кератины хийсний дараах уу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ наранд харахаар яг одоо миний үсний хүртлээ ургацсан байгаа шүү дээ. Яг зүгээр үс маань. Энээс доош хэмтэй үс нь байгаа гэсэн. Тэнгүүтээ ингээ хэмтэй үс нь хараа бор харагдана заяа наранд. Тэнгүүтээ энэ яг дээдлийн ургаж байгаа үс маань болохоор яг миний өөрийн үс. Тэгээд ингээ хараараа байгаа байхгүй. Би бол нэг үснийхөө өнгөнд амар дуртай. Тэгээд ерөөсө бодог хүргэж байгаагүй. Тэгээд энэ удаа бол энэ хэсэгтэй л бодог хүргэж таархандаа эсвэл бас бүр ингэж яг энүүгээр нь тайраад тэгээ нөгөө долгионтой хэмдээд штэ. Химч гэжтэй нэг жоохон юм долгионууд тийм болгож магадгүй. Гэхдээ тэгээ ямар ч юм кератин Brazilian keratin treatment ашиглаж үзмээр байгаа хүн байвал ашиглаж болох юм. Гэхдээ яг хэмтэй өсөн дээр биш. Зүгээр өөрөөрөө байгаа шулуун дуу ч юм уу эсвэл өөрөөрөө юм хөвсгөр долгионтой өсдөг хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүс ашиглах юм бол яах вэ? Тэр бол ингээ яг шулуун болгож магадгүй. Өмнө нөгөө би хэлжсэн салаан яг кератин хийлгэжсэн гэх. Тэгэхэд бол би нөгөө нэг буржгаар би шулуун мэс баггүй. Тэгээд миний үсэндээ тэр бол аягуулсан орж ирсэн юм. Гэхдээ яг буржгаар хэмтэй болохоор ажлыг өгж магадгүй. Тэгэл юм л энэ да. Миний бичлэг үзсэн бүгдд нь баярлалаа. Тэгээс subscribe хийгээрэй. Instagram-ийн маань follow хийгээрэй. Дагараа.